Тоолгоо номын Библи судлал. За YouTube Библи судалтай үргэлж хамт байдаг. Бурхны үгтэй үргэлж хамт байдаг. Та бол ерөөлтөө нэг юм аа. Тэгээ бид үргэлжлүүлэн хамтдаа Тоолгоо номынхоо 16-аас 19 дугаар бүлгийг үзэх болно. За энэ хэсгийг бид сүнслэг эрх мэдэл гэж нэрлэсэн байна. Бурхан өөрийнхөө сонгосон хүнд сүнслэг эрх мэдлийг өгдөг. Христ итгэлд удирдагч нарын хувьд доошоогоо өсөх гэсэн, доошоогоо ургах гэсэн маш чухал ойлголт байдаг. Энэ нь гүн үндэстэй сүнслэг амьдралыг илэрхийлэхээс гадна улам илүүх даруй байдлыг илэрхийлж байгаа юм. ертөнцийн удирдагч нар бусдын дээр гарч эрх мэдэлтэй байхыг улам илүүх хүсдэг бол Христ итгэлд удирдагч хүн бол дээр нь байдаг биш, харин урд нь явдаг хүн юм. Тэгэхээр удирдагч хүн, итгэгч хүн улам илүүх жижигэрч, багасаж, даруусаж, харин Бурхны алдар түүний амьдралаас улам илүү хүчтэйгээр гэрэлтэж гарч ирдэг гэсэн маш чухал сургамжийг бүгдээрээ санацгаая. Тоолгоо номын 16 дугаар бүлгээс 19 дугаар бүлгийг харах юм бол энд сүнслэг эрх мэдлийн талаар маш чухал сургамжийг бидэнд өгч байгаа. Тэгэхээр authority буюу эрх мэдэл гэдэг үг нь бусдыг хөдөлгөх хүч гэсэн утгатай юм. Христэд итгэгч, удирдагч хүмүүсийн хувьд энэ сүнслэг эрх мэдэл гэдэг зүйл маань бусдад үйлчлэхийн тулд, бусдыг удирдан босгон байгуулахын тулд өгөгддөг. Харин ертөнцийн хүмүүст үргэлж бусдын дээр гарах, бусдын дээр өндөрт гарах, эрх мэдэлтэй байж бусдыг захирах тийм зүрхнийхэн шунал хүсэл үргэлж байдаг. Тэгвэл Библи бидэнд бид өөрсдийнхөө тэр алдрын төлөө, өөрсдийнхөө тэр эрх мэдэл, хүч чадлын төлөө явах уу? Тэр алдрын титмийн төлөө явах уу? Эсвэл Бурханд үйлчлэх тэр даруй дуулууртай байдлын титмийн төлөө явах уу гэдэг энэ сонголтыг үргэлж өгдөг байх нь. За 16 дугаар бүлгийн эхний хэсгээр үзэх юм бол Кора болон хэсэг хүмүүс Мөсе, Аарон нарын эсрэг тэд нар эсэргүүцсэн босч байгаа. Мөсе, Аарон нар өөрсдийгөө өргөмжлөн эрх мэдэлтэй болохыг хүсэж байна гэж тэдний эсрэг эсэргүүцсэн бослог гаргаж байгаа. За бид үргэлжлүүлэн харах юм бол энэ зөвхөн Мөсе, Аарон хоёрыг эсэргүүцэж байгаа биш, Бурхныг эсэргүүцэж байгаа гэж энд гарч ирж байгаа. Тэр Кора болон 250 гаруй удирдагч нартай Бурхныг эсэргүүцсэн баг. Аарон, Мөсе хоёрыг бол эсэргүүцсэн байдаг. Тэгэхээр Бурхан альва үйлчлэл дээр өөрийнхөө хүнийг сонгон дуудахдаа түүнд сүнслэг эрх мэдлийг өгдөг байна. Бурхан Мөсег дуудах үед би чамаар дамжуулан Израильчуудыг Египтийн боолчлоос чөлөөлөх болно гэсэн энэ дуудлага ирэх үед Мөсе 5 удаа 5 янзын шалтгаыг хэлж Бурхан минь би чадахгүй гэж хэлдэг. За түүний нэг нь би сайн ярьж чаддгүй гэж. Харин Бурхан би чиний ах Аароныг чамтай хамт явуулах болно. Тэр чиний хувьд ам хэлчин байж ярих болно гэж. Тэгэхээр Мөсег фараоны өмнө зогсох үед Аарон түүний өмнөөс ярьсан. Дараа нь Израильчуудыг цөлд удирдах үед Аарон тэргүүн дахилж болж тэр сүнслэг хүндэтгэл мөрөглийг удирдсан маш чухал үйлчлэлийг хамтарч хийсэн байна. Тэгэхээр Мөсе, Аарон хоёрыг Бурхан сонгосон учраас тэдний дээр сүнслэг тослогоо, сүнслэг хүч чадал, сүнслэг эрх мэдлүүдийг өгсөн байна. Гэтэл цөлд Израильчууд Бурхны эрх мэдлийн эсрэг тэд нар ийхүү босож эхэлсэн байна. 16 дугаар бүлгийн 8-аас 11 дугаар эшлэлээр үзэх юм бол тэд эзэн Яаваг эсэргүүцэж Бурхны эрх мэдлийг тэд нар эсэргүүцэж байгаа талаар энд өгүүлсэн байна. Тэгэхээр Бурхан хүнийг сонгосон хүндээ эрх мэдлийг өгдөг гэж хэлсэн тийм үү? Тэгвэл Бурхны хүнийг эсэргүүцэж байна гэдэг маань Бурхны эрх мэдлийг эсэргүүцэж байна гэсэн үг.
За үүний тод жишээ бол мэдээж Давид хаан баг. Тэгэхээр Давид Бурхны тосолсон хүн. Бурхны эрх мэдлийг үргэлж чухалчилдаг байсан. Тэгэхээр Саул Израилийн анхны хаан болсон. Тэр хаан болсныхаа дараагаар бардан болж олмаар тэр Бурхныг хайсан учраас Бурхан түүнийг хайсан байгаа тийм. Тэгээ Саул Давидыг алахыг хүссэн. Нөгөө талаас Давид те өөрийнхөө дайсан мэт Саулыг алах хэд хэдэн боломж түүнд байсан. Гэхдээ Давид Саулыг алаагүй. Яагаад гэвэл Бурхны тосолсон хүнд бол би гар хүрэхгүй. Мөн Бурхны хийх ажлыг би урдуур нь орж хийхгүй гэж. Тэр Бурхны эрх мэдлийг үргэлж хүндэтгдэг байсан байна. За Саулыг өөхөх үед те нэг нөхөр Давидаас шагнал горилж түүний титмийг Давидэд авч ирдэг. Тэгэхээр Саулын титэм гэдэг нь яг юуг бэлэгддэг вэ гэхээр хүний одоо эрх мэдлийн төлөөх тэр тэмцэл, эрх мэдлийн төлөөх хүн хатан тэмцэж байгаа эрх мэдэл тэр алдар нэрийн төлөө шунал хүсэл өөрийн алдрын одоо тэр титмийг илэрхийлж. Тэгэхээр Давид тэр титмийг хүсэмжлээгүй. Харин тэр Бурхны алдрын титмийг тэрээр хүсэмжилсэн байх нь. Тэгвэл өнөөдөр ч гэсэн биднэрт хоёр янзын титэм байдаг. Нэг нь би өөрийнхөө алдрын титэм. Эсвэл нөгөө талд Бурхны алдрын титэм гэсэн те. Энэ хоёр янзын сонголт үргэлж байдаг. Тэгэхээр Мөсе 12 ч гэсэн Бурхны эрх мэдлийг авахдаа тэд өөрсдийнхөө алдрын төлөө биш Бурхны алдрын төлөө дуулууртай үйлчлэлийн замаар Израильчуудын дээр нь биш харин урд нь алхаж тэднийг хөтлөн дагуулсан. Мөсе итгэлийн агуу одоо тэр гайхалтай сонголтыг хийсэн талаар Еврей номын 11 дугаар бүлгээр өгүүлдэг. Мөсе итгэлээрээ түүний хувьд те фараоны тэр гэрт Египтийн одоо хаан эсвэл одоо удирдагч болох тэр боломж түүнд байсан. Харин тэр ертөнцийн эрх мэдэл алдар нэртэй. Энэ ертөнцийн тэр алдрын титмийн хойноос тэр яваагүй. Харин Бурхны ард түмний төлөө зовсон дээрээ гэж тэр маш том итгэлийн сонголтыг хийсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийн алдрын титмийг тэр орхиж дуулууртай байдлын Бурханд үйлчлэх, Бурхны ард түмэнд үйлчлэх, Бурхны алдрын титмийг тэрээр сонгосон байна. Хүний алдар гэдэг бол тэ хүний эрх мэдэл хүнд өгөгдсөн тэр хүч чадал гэдэг зүйл нь яг л өвс ногоо шиг гандаж, гундаж алга болдог. Харин Бурхны алдрын титэм гэдэг бол үргэлж бидэнтэй хамт байдаг. Бурхан дуулууртайгаар үйлчлсэн нэгний хувьд түүнд тэр мөнхийн алдрын титмийг Бурхан өгөх болно гэж амласан байна. За ингээд Кора болон 250 гаруй Израилийн удирдагч нар за мэдээж тэнд олон хүмүүс Бурхны эсрэг Мөсе Аарон нарын эсрэг одоо тэ эсэргүүцэж боссон учраас тэдэнд аимшигтай шийтгэл оногдсон байна. 16 дугаар бүлгийн 12-оос 14 дугаар эшлэлээр харах юм бол Мөсе эдгээр 250 удирдагчдыг одоо тахилын ширээний өмнө тэр галыг аваад ирээ гэж тэднийг дууддаг байна. За бид нар онцгойлон 16 дугаар бүлгийн 28-аас 35 дугаар эшлэлийг үзэх юм бол тэ энд маш аимшигтай Бурхны тэр эрх мэдлийн эсрэг боссон хүмүүсийн эсрэг аимшигтай шийтгэл байсан тухай өгүүлж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс эзнийг үл тоомсорсныг та нар ойлгох болно гэж. Тэгээ 31 дугаар эшлэлдэр тэрээр энэ бүх үгийг хэлж дуусмагцтай тэдний доорх газар хагран цуурч газар нь амаа нээж Кора болон түүний гэрийнхнийг эд хөрөнгө бүх зүйлтэй хамт залгилаа гэж. За тэгээд 35 дахь эшлэлээр харах юм бол эзнээс гал гарч ирэн утлаг өргөж байсан 250 хүнийг шатааваа гэсэн байна. Тэгэхээр өнөөх 250 хүн, энд 260 70 хүн биштэй яг хэн Бурхны эсрэг байж, Бурхныг эсэргүүцсэн бэ гэдгийг эзэн одоо нэрээр нь тоогоор нь сайн мэдчихсэн. Тэгээд тэдгээр хүмүүс аимшигтай шийтгэлийг авсан ба. За тэгээд цааш үргэлжлүүлээд бид 17 дугаар бүлгийн одоо эхний хэсгийг 1-8 дугаар эшлэлийг харах юм бол тэр Бурхны эрх мэдэл Мөсе Ааронорд өгсөн тэр Бурхны эрх мэдэл удирдлагт одоо эргэлзэж байсан, гомдлож байсан хүмүүст Бурхан нэгэн гайхамшигыг хийж байгаа. 17 дугаар бүлгийн 8 дугаар эшлэлийг бид нар харах юм бол
Мөсе гэрчлэлийн асар дотор ороход харахтун Левийн бүлгийн Аароны таяг мөчрлөж нахаалан цэцэглээд буйлсын жимсийг боловсруулсан гэж. Тэгэхээр Аароны таяг нөгөө одоо таяг нь навчилсан тухай гайхамшигтай түүхэнд гарч ирж байгаа. Тэгэхээр Мөсед бурхан Израилийн 12 овг аймгийн төлөөлөл болсон 12 удирдагчийн таягийг авчираа гэж хэлсэн. Мэдээж Левийн овгийг удирдагч нь бол Аарон байсан байна. Аароны таяг бас тэнд хамт тавигдсан. Тэгээд миний сонгох хүний таяг нахиалах болно. Тэгээд чиний эсрэг гонгинолдож байгаа Израилийн хөвгүүдийн тэр гонгинолдооныг би үүгээр зогсоох болно гэж бурхан хэлсэн байна. Тэгэхээр миний сонгосон хүн, бурханы сонгосон Аароны таяг цэцэглэж буйс модны тэр цэцэг жимсийг гаргасан байна. Тэр израилчуудын хувьд буйс мод гэдэг бол маш онцгой мод юм. Энэ модыг амьд сэрүүн байгаа амьд байгаа хүн гэсэн утгаар илэрхийлдэг. За яагаад гэвэл буйс мод бол өвлийг дуусгаж хавар ирсэн гэдгийг илэрхийлэн хавар хамгийн түрүүнд нахиалж цэцгээ гаргадаг ийм мод байгаа юм. Тэгэхээр бурхан сонгогдсон, бурхан дуудагдсан амьд нэгний хувьд Аароны таяг шиг түүний таяг нь цэцэглэж бурхан хамт байна гэдэг нь харагддаг гэсэн үг. Тэгэхээр таяг гэдэг бол эрх мэдлийг илэрхийлдэг. Таяг гэдэг бол нөгөө талаас төшиг тулгуур, хүч чадал одоо тэр хүний бүх зүйл нь байна. Бурхан Мөсед өөрийнхөө таягийг өгсөн учраас Мөсе гайхамшиг хийсэн. Израильчуудыг Египтийн дарлаас чөлөөлж чадсан, тийм ээ. Улаан тэнгисийг хуваасан. Тэр бол Мөсегийн таяг биш, Бурханы таяг байсан. Дараа нь Ааронд бас бурхан тэр таягийг өгч Аароны таяг цэцгэлсэн. Энэ бурханы эрх мэдэл ба хүч чадлыг илэрхийлж байгаа. За ингээд Аароны цэцгэлсэн тэр таягийг одоо майхан сүмийн ариун газар, онцгой ариун газар байдаг гэрэний авдар дотор тавьсан гэдгийг бид бүгдээрээ санаж байгаа. Тэгэхээр Библи үргэлж сүнслэг эрх мэдэл ба ертөнцийн эрх мэдлийн талаар ялгааг үргэлж хэлж байдаг. Есүс хүртэл өөрийнхөө дагалдагч нартаа хэлсэн. Энэ ертөнцийн удирдагч нартай хүмүүсийг дарлаж нэг дээр нь одоо гарахыг хүсдэг. Харин та нар бол зарц байх ёстой, зарц мэт удирдагч байх ёстой гэдэг талаар олонтой дагалдагч нараа сурсан байдаг. Тэгэхээр ертөнцийн эрх мэдэл гэдэг бол үргэлж бусдын дээр гарахыг хүсэж байдаг бол сүнслэг эрх мэдэл бол чуулганыг, бурхны хүмүүсийг босгон барьж байгуулахын тулд өгөгдсөн юм. Тэм учраас Илч Паул бас энэ эрх мэдлийн талаар Коринтын чуулганд инхүү хэлсэн. 2 дугаар Коринт 10 дугаар бүлгийн 8 дугаар эшлэлдэр та нарыг устгахын тулд биш, харин босгон байгуулахын тулд эзний бидэнд өгсөн эрх мэдэл гэж хэлсэн байна. Тэгэхээр сүнслэг эрх мэдэл гэдэг бол бусдыг устгахын тулд биш, өхүүлэхийн тулд биш, харин амьдруулахын тулд, босгон байгуулахын тулд өгөгдсөн юм а гэж энд өгүүлж байгаа юм. За энэ бүх үйл явд болсны дараагаар Аарон одоо бурханд тахилыг өргөх үед израильчуудын эсрэг тэр шийтгэлүүд одоо намжсан байдаг. Хожим нь Есүс Христ, тэргүүн тахилч болох Есүс Христ бурхныг эсэргүүцсэн, бурхны хувьд дайсан мэт байж түүний шийтгэлийг авах зохистой бидний төлөө загалмаа дээр тахил болон өргөгдснөөрөө эвлэрэл ба уучлалыг бидэнд авчирсан гэдгийг бас санацгаая. За тэгэхээр тоолгон ном дээр гарч байгаа энэ Кора болон энэ 250 удирдагч нар бурхны эрх мэдлийг эсэргүүцсэн, тэгээд маш аимшигтай тэр шийтгэлийг авсан жишээ болж үлдсэн байдаг. За гэхдээ нэгэн гайхалтай зүйлийг Библиэлдээс бид нар харж чадна. Тэр юу гэхээр Корогийн одоо үр удам хойч үеийн ямар болсон бэ гэдэг талаар Библи бидэнд маш чухал нэгэн нууцыг хэлж өгдөг. За бид дуулал 84-ийг одоо сайн мэднэ. Бидний сайн мэддэг дуулал байгаа. За би хэсгээс нь та нарт уншиж өгье. Аяа төг төмдийн эзэн, таны оршин суудаг газар хичнээн тааламжтай бай.
Сэтгэл минь эзний хашаа руу тэмүүлэн ирмэлцдэг. Таны өргөөнд оршигчид юутай, ерөөлтэй вэ? Хүч нь таны дотор, зүрхэнд нь Сион руу хөдлөх замууд байдаг хүн юутай, ерөөлтэй вэ? Нулимсны хүндийгээр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог. Эрт орох борооч мөн түүнийг ерөөдөг. Тэд Сионд Бурхны өмнө үзэгдэн хүчнээс хүчинд хүрдэг юм. Учир нь таны хашаанд дах нэгэн өдөр гадна байх 1000 өдрөөс дээр юм. Гин буруутны майханд оршин сууснаас Бурхны өргөөний босгон дээр зогсгосон. Аяа төг төмдийн эзэн түүнд итгэдэг нэгэн юутай, ерөөлтэй гэж. Тэгэхээр бидний сайн мэддэг, бидний дуртай дуулал 84 тий. Энэ бол Давидын дуулал биш. Энэ бол Корагийн хөвгүүдийн дуулал байх. Тэгэхээр эцгүүд нь Бурхныг эсэргүүцэж байсан тийм цаг үе байсан бол Корагийн удам нь, Корагийн хөвгүүд нь эцгүүдийнхэн замаар яваагүй. Харин тэд итгэлийн замаар явсан гэдгийг бидэнд өнөөдөр энэ гайхамшигтай дуулал харуулж өгч байна. Тэгэхээр бидний амьдралд Бурхны эсрэг байх, унах, гим нүгэл хийх тийм цаг үе байдаг ч гэсэн бидэнд үргэлж сонголт байдаг. Бид тэр уналт гим нүгэл дотроо үргэлжлүүлэн үлдэх үү, эсвэл гимшээд Бурхан руу эргэж ирэх үү? Гимшилтэйгээр Бурхан руу эргэж ирсэн тэр л хүмүүсээс дуулал 84 шиг тэр гайхамшигтай дуулал гардаг. Яг л тэд Корагийн хөвгүүдтэй адилхан гим нүгэлтний майханд биш, харин Бурхны өргөөнд байх, Бурхан руу эргэх тэр сонголтоо хийсэн гэсэн үг. Хосея номон дээр гардаг. Хүмүүст үргэлж хоёр янзын сонголт байдаг. Тэд гим нүгэл өөрсдийнхөө ичгүр дотроо үлдэх үү, эсвэл эзэн рүү эргэх үү гэж. Бид эзэн рүү эргэж ирэх үед үргэлж бидний амьдралд уучлал, сэргэлт, бас ерөөл нь байдаг гэдгийг энэ гайхалтай түүх бидэнд харуулж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн сургаал бидэнд Бурханаас өгөгдсөн сүнслэг эрх мэдлийг хүндэтгэн бас дуулууртаагаар дагцгаая. Сүм чуулган дотор пастор, ахлагч нар, удирдагч нарт Бурхан сүнслэг эрх мэдлийг өгдөг. Тэр хүмүүс сул дорой хүмүүс байж болно. Заримдаа алдаач гаргаж болно. Гэхдээ тэдэнд өгөгдсөн сүнслэг эрх мэдлийг бид хүндэлснээрээ бид Бурханы эрх мэдлийг хүндэлж байгаа. Харин бид тэднийг эсэргүүцснээр бид Бурханы эрх мэдлийг эсэргүүцэж байгаа юм а гэдгийг бид анхаарцгаая. Тэгээд сүнслэг эрх мэдэл нь бидэнд бусдыг босгон байгуулахын төлөө, Бурханы алдрын төлөө өгөгдсөн гэдгийг бид бас санаж даруугаар эзэнд үйлчилцгээе. Бид эзэн рүү эргэж ирэх үед Корагийн хөвгүүд шиг бидний аав ээж, за бидний өвөг дээдсийн гим нүгэл. Тэд Бурхныг мэдэхгүй, Бурхныг эсэргүүцэж, тэд үнэхээр тэр аимшигтай шийтгэл хараал, гим нүгэл бидний амьдралд байсан боловч Христ дотор энэ хараал нь ерөөл болж өөрчлөгдөж, бид Корагийн хөвгүүд шиг Бурхан руу эргэж ирэх үед эзэн бидэнд гайхамшигтай тэр талархлын, ялалтын магт дууг бидэнд өгдөг юм а. Тэгэхээр бүгдээрээ Корагийн хөвгүүд шиг дуулал 84 таны дуу, таны дуулал, таны магтаал байгаасаа гэж хүсэж байна. Бид Кора шиг Бурхны эрх мэдлийг, Бурхны хүмүүсийг эсэргүүцэх биш. Харин Бурхны эрх мэдэлд дуулууртаагаар бид захирагдаж, бид өөрсдийнхөө алдрын титмийн төлөө биш, харин Бурхны алдрын титмийн төлөө эзэнд даруугаар үйлчилдэг тийм Бурхны хүмүүс байцгаая гэж та бүхнийг уриалж байна. Тэгээд та үргэлж урд нь алхдаг, Христ дотор бусдыг босгон байгуулдаг тийм манлайлагч, нөлөөлөгч, удирдагч байгаараа гэж эзний нэрээр хүсэн ерөөж байна.